Сингидо гэж хүн байна. Би Сэргэлэн суманд малын эмч. Анх 1972 онд хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн анги төгсөөд 3 загас суманд малын их эмчээр очиж байлаа. Ингээд 7 сард ажилд ороод тэгээд 1972 оны 12 сарын 26-нд шүлгийн өвчин гарч би тэнд одоо шүлгийн өвчнийг анх оншилхыг гэж одоо яадгийн бэлэл гэж залуу байхдаа одоо юу ч мэдэхгүй тэгээд очиж байлаа. Очоод машина 10-аас 15 км-ийн цаана орхичоод ингээд би өөрөө голомт руу орж үзээд анхны оншийг тогтоосон. Тэгээ анхны оншийг тогтоохдоо их л айж байлаа. Одоо тэгээд Норуусан буу дарга гэж манай мал эмнэлгийн газрын дарга байсан. Тэгээд Норуусан буу даргатай яриад одоо ярих боллоо. Одоо ярихдаа бас утсаар ярихад тэр үе чи их төвөгтэй одооныхтай адил утас байхгүй. АТС гэдэг нэг утас ч билүү. Тэр байнууд оронтой гэл бахиж нэг юм ярина. Тэргээр ярьж байгаа тэгээд даргатайгаа ярьчаад дарга намайг паролоор яар гэж хэлдэг юм байна. Би тэр паролоор ярьж мэддэггүй. За ингээд би орсоор ярья гэж хэлээд ингээд орсоор ярьж мэдгэжээлээ. Ингээд анхны дуудлага өгчөөд ингээд байжсэн. Дарга намайг за одоо ингэсийгээд байж угаарай. Ингээ наана байж одоо ингээд тэгээд одоо өнөө орой ингээд энгийн пост гарна. Маргааш өглөөхөд сэргэжүүлсэн пост гарна. Ингээд хэлж байна. За тэгээд житмужаас ийж одоо оншиг тогтооно. Хэвшлийн тогтооно гэж би ч бүр их айж байлаа. Яанда одоо би хоёр улсын хооронд актерийн болчих юм багтаа л гэж айж байсан чинь маргааш өглөө житээс лавртаар ирээд хэвшлийн тогтоолоо C-тип хэвшил гэж хэлдэг юм байна. Ингээд би ч одоо баярлалаа. Өвчин гарсанд би баярлаагүй. Оншоод зөв тогтоосондоо би баярлж байлаа. Ингээд л миний ажил одоо хэлсэндээ ингээд би 45 хоног голомтонд сууж ингэж ажиллаж байлаа. Сэргэлэн суманд бас 2010 онд бас шүлгийн өвчний оншийг тогтоож тэгээ газар дээр нь зөх арга хэмжээг авч халдвар үйжүүлэлт арга хэмжээг авч ингээд өвчнийг дорно зогсоож чадчихсан. За ингээд би 1978 онд 73 онд Баян Түмэн суманд үйлдвэр туршлага станц гэж байлаа. Тэр суманд очоод тэнд станцад малын их эмчээр ажиллаж байсан. Тэр хугацаанд одоо махны нөөц тэр үед одоо махны нөөцийг нэмэгдүүлэх талаар их арга хэмжээ авч байсан. Тэгээ би тэнд одоо хургийг битүү аргаар хөнгөлөх аргаар одоо Жамжи багшийн туршлагаар ажиллаж махны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Сэргэлэн суманд 5 айлдын 1000 гаруй хурганд битүү аргаар хөнгөлт хийгээд махкомнадад 5 сард хөнгөлөөд 10 сард махкомнадад тушаахад нэг хурганаас битүү аргаар хөнгөлөхөд 25-аас 26 кг-ийн дундчтай мах гарч битүү аргаар хөнгөлөхдөө 28-аас 32 кг-ийн дундчтай мах гарч байсан. Ингээд махны нөөцийг маань одоо нэг хурганаас 2.2-ээс 2.4 кг махаар илүү жин татаж байлаа. Иймэрхүү ажлыг хийжсэн. За тэгээд Сэргэлэн суманд 1990 онд очиж малын эмч миний өмнөх эмч очир данжи эмч улсын үйлдвэрийн газар шударга улс улсын үйлдвэрийн газар гэж байгуулад ажиллаж байсан. Тэгээд тэр хэвээр нь би үргэлжлүүлж шударга улс ХХ компани захирлаар ажиллаж байгаад одоогоор бол шударга улсын малын эмчээр ажиллаж байна. За энэ хугацаанд би сүүлийн үед залуучуудыг одоо дэмжиж залуучуудын чадварлаг байдлыг идэвхжүүлэх зорилгоор одоо сумынхаа 5 багийн малын эмчийг нэгтгээд Сэргэлэн суманд нэгдсэн мал эмнэлэг гэж үйл ажиллагааг явуулж байна. Одоо бид хамтарч ажиллаад ингээд идэвхтэйг ажиллаж байна да. Мал эмнэлгийн 100 жилийн ойд одоо үеийн ахмад эмчнэр залуу эмч нартаа ажлын өндөр амжилтаар угтахыг хүсэн өрөөж байна.